Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэнд арай мэндийг хүргээд шин сүх телевизийн орон нутгийн үйл явдлын тайм шинэ мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулахыг урьж байна. 3 дугаар сарын 13-ны 13 цагаас аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дорнот аймгийн салбарын нийт гишүүдийн хурал боллоо. Дорнот аймгийн сэтгүүлчдийн салбарын тэргүүн одгуудтай холбоотой асуудлаар дээрээс өгсөн чиг үүргийн дагуу нийт гишүүдийн 80% гар хэвсэгтэйгээр журмын дагуу энэ хурал зохион байгуулагдажээ. Салбарын тэргүүн сонгогдсноос хойш 1 жилийн хугацаанд нэг ч удаа нийт гишүүдийн хурлыг зарлаагүй. Гишүүдийн татвараа хураа авсан ирнэ шилжүүлээгүй эрхэм зөрчигдсөн сэтгүүлчийн эрхийг хамгаалуулахар хандсан хэд хэдэн удаагийн албан бичиг хүсэлтэд нэг ч удаагийн хариу өгч хөөцөлдөөгүй сэтгүүлчдийн салбарын тамга тэмдгийг ашиглан нам эвсэл бүлэглүүдтэй нийлж их хэмжээний мөнгөний асуудалд орооцолдсон зэрэг дураар авирсан үйлдэлүүд хэрэг сэтэрч байгаа учраас гишүүдийн гарын үсэгтээ энэ хурлыг хуралдуулахад хүргэжээ. Хамгийн гол зөрчөөд байгаа юм нь энэ аливаа улс төрийн нам эвсэл хөдөлгөөн бүлгийн сонирхолоос хараат бусаар үйл ажиллагаа явуулна гэсэн заалтайгаа. Тэгтэл манай салбар одгүй дарга 1 жилийн хугацаанд ердөө хараатаар явуулж байгаа. Ердөө дарга зэрэг нам эвсэлтэй хамтраад ширээн дагуур нь мөнгө тоолоод ердөө сэтгүүлчдийн салбарыг 2хан телевиз